Хай. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ би айгүй гоё энгийн маш гоё энгийн бичлэг хийн. Тэр нь юу вэ гэхээр би дандаа ер нь нэг юм тод бэг үрж явдаг байхгүй юу? Тэгээд энэ дотор юу байдгаа бүгдийг өнөөдөр гаргаж харуулна. За. Тэгэхээр яг ийм төрлийн бичлэг гэсэн чи амар хичээд байх юм. За тэр яах. За цүнхнээсээ эхлэе. Энэ цүнхэн штэ. Энэ тод бэкийг би яаж авч ирсэн бэ гэхээр анлог подкаст нэг дээр үед нэг тэтгэлэг хөтөлбөр, тэтгэлэгтэй ментортой хөтөлбөр зарлж ирсэн штэ. Тэгээ би тэрэнд тэнцсэн байхгүй юу? Тэгээд тэнцэх магадлал нь 0.4% байлаа. Буруу санаж гин үү? Айгу 2.3 ч илүү. Айгу рандом тоонод орж ирдэг те. За тэр ч аах. Тэгээд би тэнцэндээ амар аз жаргалтай. Ер нь аль тэр миний энэ амьдралтаа хийж бүтээсэн ололт амжилтуудын цөөхөн хэдэн ололт амжилтуудын нэг би ингээд дандаа ингэж бусдад гайхуулах дуртай. Гэтэ ингээд бусдад хүн зүгээр өөрөө аяндаа олж мэдээсэй гэж бодож найдаж явдаг. Ер нь гэтэ ярьдаггүй ч гэсэн сэтгэл дотроо бичин гэж ер нь бол айгу тийм гайхуулдаг юм маань энэ ахгүй. Тэгээд тэр үед хүүхэд алхандаа энийг өгчээсэн. Гэтэ амар гоё өглөгч байгаад үгүй болов. За би юугаа мэдхүү. Ер нь бол бусад тэтгэлгүүдэд юу гэдгийг мэдгүй байна. Гэтэ тэр үед бид нарт нэг юм хүүдий тэгээд тийм анлогийн юм тортой өгчээсэн. Тэгээд би отоолт дандаа ашигладаг. Хүүдийг хайрлаад хадгалсан. Тэгээд гоё том болоод энэ тэнд өргөдөд янз бүрийн юмд сууж муухаараа тэрийг өмснө. Альсвал дараа нь хэзээ нэгэн цаг анлогийн ментор болон ментинууд дахиад уулзах тэр үед нөмсдөг юм уу? Яа мэдгүй ямар ч гэсэн гэтээ анлог миний амьдралын яг хамгийн оргил хэсгүүд энийг яг тэрний тэнцсэн миний нүдийг нээж өгсөн ер нь айгүй гоё миний одоогоор туулсан туршлага мэдрэмжүүдийн маань хамгийн аз жаргалтай үед энийг байсан. Тэгээд манай энэ ах ихч нар маань үзчихвэл амар барилж явдаг шүү. Талархаж явдаг шүү. Над шиг юм үнэсэнд. За тэр чаах. За одоо цүнхэн дотор хаа. За эхлээд би дандаа ном авч явдаггүй байхгүй юу. Гэтэ сүүлийн үед ер нь бол зөв унших үедээ л авч явдаг. Бусад үед нэг дандаа авч явдаггүй. Яагаад гэвэл угаасаа байнга авч явахаар угаасаа уншин ч гэж байхгүй. Гэтэ би энийг дахиж уншиж байгаа байхгүй юу. Сая 100 наадмын үеэр гэртээ харж ирэхдээ тэр олон ном байгаа шүү дээ. Бараг 50 60 хэдэн ном миний шкаф юунд чемодан дотор хөвтөж байгаа байхгүй. Тэгээд тэндээс би ингээ яагаад ч юм нэг ном авч явмаар санагдаад тэг бүр ингээд дотор ингээд бочороод ч юм уу нэг ном авахгүй л болохгүй юм шиг санагдаад тэг ингээ харж аваад үнэхээр яг бүр жижигхэн номнууд бүр том номнуудыг авч явах надад айгүй хүндрэлтэй байсан. Ачаа маань их болох гэдээсэн. Бүр жижигхэн номнуудыг дахин уншихад жоохон сони юм болоо гэж бодоод тэгээд зузаанч биш нэмгэн биш ер нь гэтээ тэр дундаас яг үнэхээр аммаар санагдсан ном маань энэ ном байсан. Тэгээд авчирсан мэт юм аа. Тэгээд ер нь бол одоо ингээд уншаа явж байгаа. Тэгээд цүнхэндээ ингээд хийгээ явдаг. Тийм. За өөр бас нэг юм маань. Миний хотос iPhone 6s билүү мэдхгүй санахгүй юм. Гэтэ 4-ийнхээ намар авч ясахгүй юу? 3-ийнхаа намарч. 4-ийн намархаа. Тэгээ ер нь бол энэ хотос надад одоо бараг 3-4 жил болж байгаа. Ер нь ядраа тэндээ энийг салиж гэж бодохгүй байгаа. Гэтээ эцэг энэ цагт салиад сайжруулаад арай нэг гайгүй камер мамиртай утас авч таархал. Яагаад гэвэл нөгөө падны камер ч гэсэн яг тийм чанартай биш болохоор миний бичлэг айгүй бүрсгэр болчдөг байхгүй яг аплод хийхээр. Тэгэхээр ямар ч гэсэн баян болохоор аавна. Баян болохоор уцаа шинжилнэ. Гэтэ одоохондоо энэ маань надад болоо л гэдэм үү. Гэтэ одоо ингээд
ер нь бол барьж явж байгаа. Ийм утсыг ийм ариг гантаагаар барьж явж байгаа өөрөөр айгүй их бахархдаг шүү дээ. Ингээд гацаж матсан заа угаасаа ингэ нөгөө дэмжигч мэмжихээ болцсон. Тэгээд гацсан зарим аппликейшн уншихгүй. Тэгээд сүүлргөө бүр банкны аппликейшн ч гэсэн энэ дээр баг уншихаа болж эхэлж байгаа шүү гэлээ. Тэгээд одоо яхан байгаа гэдэггүй. Гэтэ ямар ч гэсэн энэ маань бүр үнэхээр за би болио. Би үнэхээр чадахгүй байна. Би татахгүй байна гэсэн үедэн л энийг хэлье гэж бодож байгаа. Тэгээд хамгийн гоё юм шилэн наалтгүй. Тэгсээр би ерөөсөө дэлгэцэн хагалж байгаа хөө. Гэтэ ингээ ярьчаар яг хагалж юм шиг санагдаад байна. За энэ маань кейс нь яг эмээгийн кейс аваад эмээ нарын ч юм уу нэг эгч нарын кейс. Гэтэ 6-гийн кейс одоо бүр олдохоо болцсон байна уу. Тэгээд угаасаа одоо ингээ явчихсан байж тэгээ явахт тий. Ингээд нөгөө байн гүрэгцээр байгаа тийм кейс нь бүр ингээд төрөх юм зурагдаад өстөв. Энэ мэн нэр нь надаа үнэхээр гүрэж нөө. Тэгээд бүр Дженсэн өмднийхөө бүхсээр харчиж марчаад. Одоо энэ бүр бараг 33.10 юм хайш. За нэг юм утас байна. Тэгээд хоёр цэнэглэгчээ бол ер нь бараг дандаа амжигд юм уу? Энэ хоёрыг. Падны цэнэглэгч юмыг аж мэдхүүгээд аваа явдаг. Пад дуулсан цэнэгээ сайн барьдаг л та. Гэтэл юмыг аж мэдхүүгээд ер нь дандаа авч явдаг. Жоо хайдаг л энэ дотор мотор нь хугарчихгүй, янз бүрийн нэтер болчихгүй гэх. Гэтэ авч явахгүй бол нэг тийм төгшөөд байт юм аа. Тэгээд энэ миний хямдхан авч яасан iPhone-ы цэнэглэгч. Энэ хамгийн гоё юм нь би 2 дүгээсээ дээрэмдэж авсан энэ цэнэглэгчний юм юмтай. Банана чи ямар юм бэ гэнэ? За мэдхгүй. Энэ стамер гэнэ. За тэр жаа. Тэгээд өөр юм гэх юм бол кошлаттай. Кошлат авсан минь миний амьдралыг бүр ингээд яг үнэхээр айгуу цаад төвшөнд хүргэсэн. Ингээ энэ тот бag дотор ингээд бүх юм амар замраагүй. Тэгээд ингээ юмаа хайж олж болоход амар хэцүү байдаг гэсэн аахгүй. Тэгээд энийг авсан цагаас хойш бол амьдрал маань хамаагүй амарсан. Тэгээд энэ дотор одоо юу байгаа вэ гэхээр карт холтер байна. Энэ дотор миний банкны карт иргэний үнэмлэх нэтер байгаа. Энийг манай өөрөө гээд найз маань өгчээсэн. 5 дахь курс. Одоо нэг 2 жил, 3 жил болж байгаа юм. Карт холдор байгаа юм байна. Энэ нь жоохон ингээд юу нөө барихаа болсон. Гэтэ ер нь бол яа энэ ах надаа ингээ миний амьдралд бүр ингээд 3 жил намайг салахгүй дагаж явж байгаа яг надаа хамгийн хэрэг болох байсан юмыг бэлгэлсэн гэж боддоо. Яа айгүйх баярлаж өгдөг да үрээдээ. За нэг юм юу байна? Нүрсэн хар юм байна. Энэ нэг арх ууж муухтай уух гэхээсээ илүү би дээр нэг хордлогонд орсон юм аа. Хоолны тэр гитээ амар хордлого байсан зам. Би бүр тусал зоосон өөртөө бүр ингээд тусал тарай маранд би үнэхээр дургуй хүн байхгүй. Тэгээд бүр үнэхээр за би энэ янзаар ингээд өөх юм байна гэж юм ч ууж идэж чадахгүй ерөөсөө шингээ марахгүй байсан байхгүй. Тэгэхээр ер нь бол амар байсан. За тэгээд энэ болохоор нэг гиз дүүрлэлтийн үед дуудаг юм байна. Манай хоол боловсруулахын хэмжээ надад бичиж өгчээсэн. Сан байна. Гүнжийн сан байна. Тэгээд юмыг яаж мэдхүүгээд нэг юм авч явна. Авч явах бол охин байх хэцүү мүү тий. Тэгээ миний шкафны түлхүүр энэ уул нь 50,000 вон-ы зурагтай түлхүүрний авсараас авахгүй юу? Тэгээд ингээд найрлцсан. Энийг болохоор манай найз залуу надад хятадаас авчирч өгч байсан. Артай юм зурагтай. Тэгээд энэ болохоор чин гэдэг ханз үүрийн гэгээ ч юм уу тийм утгатай ханз гэсэн. Гэтэ манай хүн энийг ерөөсөө тийм утгатай гэж бодоогүй зүгээр байсны л авсан гэсэн. Энэ яг сансрын албаа баха тий. Тэгээд надаа ийм ханзтай ийм түлхүүрний хасар авчирч өгчсэн. Түлхүүрний хасар юм уу, утасны хасар юм уу мэдэхгүй. Гэтэ би түлхүүрнээс өгч. Тийм ингээд шкафны түлхүүр байна. Утгагүй. Тэгээд
миний амьдралдаа энэ миний хамгийн хайртай юм. Бүр ингээд юундаш ханад хүрээд тэгээд ингээд нус гоожод хахаар энэ хавь ингээд хосрогуудад амар хорсоод идэв штэ. Тэр нь төрхөж болно. Уруул хатаад байх юм бол тэр нь төрхөж болно. Тэгээд хөлнийхөө өсгийндөө төрхөж болно, тохоондоо төрхөж болно. Мэдгүй төрөхгүй юм байхгүй. Тэгээ хамгийн гол нь энэ петролеум энэ чин яг ингээд тос гэхээсээ илүү юу ч юм бүтцэн арай нэг өөр бүтцтэй. Тэгээд ер нь энэ бол бүр үнэхээр яг ингээд бүр энэ амьдралыг чагаа бүр ингээд дараагийн түвшинд хүргэж өгөх бүр жижигхэн бүр ичэд юм. Энэ бол бүр үнэхээр шүү заяа. Бүр тэгээд миний бол талтаа орсон байна. Амар их хэрэгсэн байгаас. Тэг ингээд 6001 юм томыг авчид ер нь бараг жил болж байгаа байхгүй юу? Талтаас орж байгаа шүү дээ. Тэгээд ингээд кочлоо. Тэгээд энэ кочлоотны за одоо бид хайрдаг бүр үнэхээр хайртай юм надад харагддаг. За энэ манай ажил, миний ажлын үнэлэх байна. Манай тасынхан нийлж аваад ингээд ижээсээ ийм юу авсан юм. Манай эмнэлгийн хараа өөр байдаг байхгүй юу? Гэтэ манай тасын хараа өөр. Бид нэр ингээ өөрийг авсан юм гэдэг. За тэр ч авах. Тэгээд хамгийн сүүлийн юм за энэ гит амар хөрмөн. За дотор нь юу байгаа гэхээр за манай найз залуугийн надад авч өгчсэн уруулын бодог байна. Энийг би уулан гэдэг юм хар бор улаан хөрөн ч юм уу тийм уруулын бодог хайж авсан байхгүй. Гэтэ энэ яг тийм байгаагүй. Харин ч илүү ягаан туяатай байсан. Тэгээ айгүй тод. Хитрхи тод болохоор хаяа ер нь бол ингээд айгүй их тарааж төрхдөг. Гэтэ ер нь ингээд айгүй гоё тодоор төрхсөн байхдаа гоё харагдаг. Гэтэ юу юм бэл намайг жоохон хөгшин харагдуулаад байт юм билий. Ер нь айгүй жоохон авсандаа жоохон харамсах гэдэг талтай ч гэсэн яаж иж жагаад хэрэглэж дуусъя гэж боддог уруулын бодог байна. Тэгээд гарын тос байна. Миний шкафтын тосног гарын тос байгаа. Энэ манай ажлын газрын эгч орж ирж зарч ирсэн. Тэгээд ер нь бол нэг гоё юм нөгөө гарын тос төрсний дараа ингээл тослогтол гар хөрдлөнд юм наалтаал нэг заваараад идэв штэ. Тийм заваа муухай мэдрэмж өгдөггүй. Яг ингээ айгүй хурдан шингэждэг. Тэнгүүтээ нэг юм гарын арьсыг ингээд усууж байгаа юм шиг болдог. Тэг айгүй гоё чигшүүлдэг. Тэг энэ цитрусны үнэртэй, лимоны үнэртэй. Тэгээд айгүй гоё үнэртэй. Тэгээд ийм жижигхэн савлгаатай ийм тосоос. Тэгээ ажлынхаа газар хичээс аваад тэг ер нь айгүй сайн хэрэгжилж байгаа. Би бол ийм хоёртой махт ерөөсө хэрэгж мэгж үзээгүй байхгүй. Тэгс чинь ингээ ажил дарсны дараа бас өөрлөд юм байна амьдрал. Хамаагүй дээр л юм. Тэгээд миний гүнжи уруулын бодог. Миний гүнжи уруулын бодог. Яа, энэ бүр. Одоо ингээд нэлээд удаан хэрэгжилжтэй шүү дээ. Энэний нэг жоохон сул тал нь уруул жоохон хураашуулах гэдэг талтай юм лээ. Ингээд төрснээ. Яг энийг төрсөн өдөр миний уруул жоохон хураашаад хорсоод харах гэж байгаа юм шиг нэг мэдрэмж идэв шүү дээ. Тийм мэдрэмж аягүй төрдөг учраас энийг төрсөн өдрөө аль болох ер нь уруулаа өглөө араагүй аягүй сайн байдлын даад чигшүүлэх хэрэгтэй юм байлээ. Мэдээж гэлзуулахын хувьд бол үнэхээр гоё гэлзуулна, үнэхээр гоё үнэртэй. Тэгээд үнэхээр гоё амттай. Тэгээд бас үнэхээр гоё савлгаатай. Тэгээд ер нь энийг хэрэгжилж байгаа үедээ бол уруулаа аягүй сайн чигшүүлэхгүй жоохон хагарч марах гэдэг талтай юм байлээ. Бусдаар бол гоё. За энэ бол төрсөн байхад ер нь нэг төрхээгүй юм шиг харагддаг. Хэрнээ яг ингээд төрсөн байх үеийн шал өөр гэх юм уу. Төрсөн үед ерөөсөө төрхөөгүй юм шиг харагддаг. Гэхдээ ингээд цаанаасаа ингээд нүүр царай тодроод тэгээ нэг юм өвдсөн ядарсан царайтай биш ингээд нэг юм өнгөлөг айгуу гоё харагддаг. Дээрээс нь өөрөө айгуу гоё ингээ уруулыг гэлцуулж өгдөг болохоор заавал уруул хөнгөлөгчний шаардлага байхгүй. Тэгээд мэдээж савлгаа нь бүр янзтай.
бас амар гоё үнэртэй. Тэгээ бас гоё. Амттай. За. Энэ хоёр би үнэхээр хайртай. Гэтэ би яг үнэхээр хамгийн хайртай уруулын будгаар хэл гэх юм бол би энийг хэлнэ. Тэгээ энэний 04 яг надаа яг хамгийн гоё зөгтөг. Тэгээд яг ингээд надаа 2 жил байгаа. Хугацаанд дууссан. Гэтэ хугацаанд дууссан ч гэсэн хайж чаддгүй. Ер нь бол ийм болтол нь хэрэгсэн. Ингээд энүүнийг би ингээд түрээд ингээд тараачдаг. Тэгээд ер нь бол энэ уруулын будгал байгаад бусад өөр ямар ч нүүрний бодог хэрэггүй. Энэ хахад л ингээд болчдгоор сүүлийн 2 жилийг өнгөрөөсөн байхгүй юу? Тэгээ бас хөрх юм бас ингээд ажилд ороод ингээд бас овоо юм аваад байгаа. Гэтэ үнэхээр яг би энэнтэйгээс 2 жилийг барсан. Яг ингээд баг 3 жилийг ч юм уу. Энэ бүр миний амьдралын баг заяаны хань ахаа бүр одоо уруулаа будсан байгаа болохоор яг өнгөн гоё гарахгүй байх. Гэтэ түрээд үзүүлээ л да. Тэгээд ингэчингүүтээ ингээд хараачдаг байхгүй. Тэгээд эрэнгүүтлээ яг юм ядарсан царайтай харагддаггүй. Энэ хоёр дээр төрөх чир жоохон уйлцсан юм шиг харагдаад идэв. Гэтэ яг тэр нь миний харагдахыг хүсдэг төрх гэх юм уу? Ийм төр. Тэгээд яг тэр төрхөнд минь ч гэсэн надаа яг хамгийн гоё зөгтгөн тэгээд ингээд төрсөн байхад баг төрхөг юм шиг мэдрэгдэг. Баг би энийг хэсэг шиг болчихсон. Тэгээд ийм урал юм байна. Энэндээс хайртай. Тэгээд бас амар гоё юм. Би энийг анх ингээд надаа ямар ч уруулын будаг амьдралдаа анх удаа холдож авах гэж байгаа. Тэгээ тэнгуүтлээ нүүрний будагны ямар ч тийм мэдлэггүй, өнгө гэж юу байдгийг мэдэхгүй, надаа юу зохихч мэдэхгүй хүн байгаа шүү дээ. Ер нь бол одоо ч гэсэн мэдэхгүй л дээ. Гэтэ тухайн үедээ яг би энэ өнгийг надад зохино гэж бодож аваагүй зүгээр энэ дэр I'm smart гэд бичсэн аахгүй. Тэгээд ер нь бол you look smart ч юм уу юм дэгжин гоё ер нь ухаалаг юм шиг харагдаж байна гэсэн яг тийм мэдрэмж энэ уруулын будгаар уруулаа будсан байхад төрөх юм болов уу гэж бодоод тухайд авч яасан. Яг энэ өнгийг сонгосон шийдвэр нь 04 гэдэг өнгийг. Тэгээд хамгийн гоё нь яг тэгж сонгосон уруулын будг нь яг надад хамгийн гоё зөгтөг өнгөөс яг бүр үнэхээр бас нөгөө уруулаа будсан ч гэсэн бодог юм шиг харагддаг. Хэрнээ яг ингээд уруулыг амар гоё тодруулж өгдөг. Тэгээд нөгөө би яг миний яг уруулны өнгө яг тэгээд ингээд одоо юу ч гэж хэлмээр юм бэ. Ер нь төрөгцөн байхад миний царайг ингээд цаанаасаа гоё гэрэлтүүлж өгдөг. Тэгээд ингээд хуруугаа би ингээд чимхэнгүүд гарч ирж байгаа өнгөтэй энэ уруулын будгийн өнгө амар адилхан байхгүй юу? Яг тэгж яг өөрийн уруулны өнгөнийхөө уруулын будгийг сонгодог гэд би дээр нэг бичлэг үзчихсэн. Тэгж нэг тэрийг үзчихэд би гайхаад нэр адилхан юм болоо гэж бодоод ингээд харсан чинь адилхан байсан. Яг ер нь бол аягүй таарч байсан. Тэгэл би энэ уруулын будаг яг үнэхээр миний хэм байна. Энэ яг бүр зөвхөн миний хэм байна гэдгийг мэдсэн байхгүй юу. Тэгээ одоо энэ маань дуусах юм бол би угаасаа яаж хийж байгаа хайж олоод тавна гэж бодож байгаа. Гэтэл би та хоёртой хайртай. Энэ манай найз залуу авч гисэн болохоор би үнэхээр хайртай. Ингээд эд зүйлсээ хайрлаж болохгүй л гэдгийг л дээ. Ханаас онсноо санахгүй байна. Хүнийг хайрлах эд зүйлийг зүгээр хэрэглэж. Гэтэ эд зүйлээ хайрлаж гамнаж яг энэ юмнууд зүрх сэтгэлтэй юм шиг гэх нь хаашаа. Гэтэ ямар ч гэсэн мэдрэмжтэй юм шиг гэх юм уу. Гэтэ энэ одоо мэдрэмжтэй л байлгүй дээ. Ингэж хайрлаж хэрэглэхээр цаанаасаа гоё юм уу. За тэгээд ингээд нэг юм байна. Энэ манай эмнэлгийн эмч ногоон цай уув гэдэг өгчээсэн 2 шиг. Тэр нэгийг нь ууцсан нөгөөх нь ингээд эндээ хийгээл аваа яваад байгаа юм шиг. Ер нь уугаад таалагдгүй юм шүү байна. Энийг уугаагүй хаяад бодоход эсвэл үгүй юм болоо. Би бол мачинд амар дуртай заа. Тэгэхээр энийг уух баха. Нэг сайхан нартай өдөр уунаа. За.
ингээд юмудаа нэг нэгээр нумаад талхийгээд гадна тусаж. За би энэгээр дөрвөн хөл рүү энэгээр дөрвөн шиштэй чаас цөөхөн жоох юмнууд л та. Гэтэ яг энэгээр дөрвөн хөл рүүсэн юм аа би хөндлөө. Баяртай дараагийн бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэгээр юу ярих юм мэдэхгүй байна. Гэтэ баяртай.